Зохиолч Төдвийн гочоо. Аавын яриа, түмний яриа номоос. Хүүгийн яриа буюу Алтай хангайд нутагтай аав. Нэг аавын намтарт учир битүүлэг зүйлс байх шиг. Аав минь жирийн л малчин олон монгол аавуудын л адил нэгэн байлаа. Гэхдээ аавын намтарт бас учир битүүлэг зүйлс байх шиг. Миний эцэг Галсангийн Төдв 1919 онд Засагтхан аймгийн Дайчин Бэс ноёны хошуу одоогийн Говьалтай аймгийн Дарив сумын нутагт Малчин өрхийн отхон 6 дугаар хүү болон төржээ. Аав 8 наснаасаа тонхлын буюу усан зүйлийн хүрээнд 9 жил шавилан сууж төвд Монгол хожим Кирилл бичигт суралцсан ном судар унших дуртай хүн байв. Бидний багад аав олон үлгэр домог хууч яриа ярьдагсан. Ялангуяа өвлийн шөнийн уртад манай Алтай нутгийн залуус үдэш бүр манайд баг баригадын даргында цугларч галын элч лааны гэрэлд аавын яриаг сонсох, дуу хөгжим сурах, эсвэл ном судар уншуулах, заримдаа шатар даам, шагаа, жил хорол тоглох гэж цугладаг. Олны хөл тасардгүй айл байсныг мэдэх хүмүүс цөөнч болов байгаа. Тэгж аавтай дотн нөхөрлөж түүнтэй дотносч байсан хүмүүсээс зарим нь дордвол шарв, готов, балдан, тунцаг, цагаан, найдан, төрбат, багмид, сэрэндо, магсар, бандижав, цэнджав, намхай, шажинбат, зан, жамин, балдан сүрэн, гүр, ардаал хавгжав, жамб, банзар, жагварл, дамб сүрэн, хоёр ядам, дэмбэрл, эримади, ламхүү, ням, сүрье, сундуй, зазаг, гурван пүрв, хоёр лаажав, дамдин, намшир гээд эрчүүд, даваа, жижээ, дива, хоёр данаа, мусаа, бямб гэх гол төлөв айл саахалт явдаг олон эхчүүд байсан да. Аав лимб хөгжмөөр гайгүй тоглодог. Бүр хожим 70-аад онд 50 гарсан хойноо баян хуур хөгжмийг боломжийн сайн тоглож сурсан байлаа. Бас жиж гайгүй дуулчихдаг. Тэр үеийн бүхэл ардын болон зохиолын дууг мэдхээр барахгүй залуусын багш байв. Бүр 70-80-аад онд хүртэл шинээр гарсан дууг хамгийн түрүүнд л сурчсан байдгсэн. Аав халах голын дайны он жилүүдэд цэрэгт байсан бөгөөд яг галын шугамд оролцоогүй. Байшинтын гэх нэг гүүр манж байсан гэдэг. Тэр 1941 онд цэргээс халагдаад төмрийн завуудад дараа нь Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хороонд бичээж Нярв 1942 онд хэсэг нөхдийн хамт зөвлөлт холбоот улсын Эрхүү хотод 3 сарын курс дамжаанд явж ирээд мөн эвлэлийн төв хороондоо дэвшин зааварлагчаар ажиллаж байгаад 1943 онд үл мэдэгдэх шалтгаанаар Монгол Ардын хувьсгалт намаас шийтгэгдэж намын орлогч гишүүн болоод нутагтаа ирсэн билээ. Тэр өөрөө Эрхүүд курст явсан тухайга ярьж байсангүй. Эвлэлийн төв хороонд байхдаа зөвлөлт холбоот улс руу явж байсан гэдэг байв. Ямар ч байсан Орос хүмүүстэй зохих төвшөнд хэл нэвтэрчихнэ. Манай богдын голд загасчлах орсуудтай ярьж хөөрж байхыг би хэд хэдэн удаа харж гайхан өөрөөс нь хаана орос хэл ингэж сурсан болохыг асуухад цэрэгт орос сургагчтай байлаа гэж байсансан. Хожим нь Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга.
Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга байгаад буруутгагдан нутаг заагдаж явсан эс жалнааж явгаа ярихдаа 1942 онд бидний хэсэг залуус эрхүүд 3 сарын курст явсан юм. Тэнд аавч нь явж ирээд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд ажиллаж байснаа нутаг явж гин гэж сонсогдсон. Чухам яасныг мэдэхгүй. Бид чинь эртний танилуд шүү. Гэхдээ энэ тухай би хүнд ярьдгүй юм. Дэмий шүү дээ гэж байв. Түүнийг нутаг заагадаад гундуухан явахт нь аав манай ах цагаан хоёр их тусалж байлаа. Цагийн аяс зөөлөрч жаадарга хот руу буцахдаа аавд бүгд найрамдах ардчилсан Герман улсын нам төрийн тэргүүн Эрик Хоникерийн бэлгэлсэн гэх хоёр нүдний дуран хороомон гутал ахад тэр үеийн ярдгаар 800-гийн ангийн бууга бэлгэлээд ихэд талархаж бууга илэрхийлээд буцаж билээ. 1943 онд аавыг шийтгэхдээ нутаг зааж хөдөө төрлөх нутг руу цөлсөн үү эсвэл аав өөрөө хол хөндий хөдөө нутагт амьдрий гэсэн үү бүү мэд. Ямар ч байсан Улаанбаатарт өндөр настай эцэг эх ах эгч нараа бүгдийг татан аваачсан байсныгаа бүгдийг орхиод нутагтаа үлдсэн. Ил гаанжуур хэмээх хүргэн ахынх руугаа явсан нь сонирхолтой. Бид нийл аз тавилын юм байх та. Хэрвээ аав нутагт ирж ээжтэй ханилаагүй бол бид юунд төрөх вүлээ? Бидний хойч үеч гэж юусан байх вэ? Ийм бодвоос тавилан гэж их сонин шүү. Аав нутагт ирээд дарив, овоот, шарга сумдад яг 20 жил баг баригадын даргаар ажилласан байдаг. 1958 онд дарив, шарга сумдын хэд хэдэн баригадууд багийг нэгтгэн овоот гэж шин сум байгуулад 1959 онд буцааж татан буулгах үеэр аавын даргаар нь ажиллаж байсан манай баригадыг шарга сумтай нэгтгэснээр манай баригад шаргын хамтын хүчийнхэн болсон хэрэг. Аав намын жинхэнэ гишүүн болох гэж сумын намын үүрт өргөдөл гаргах бүрт таны хүсэлтийг бид шийдэх эрхгүй. Намын төв хороо мэднэ. Учир нь төв хороо таныг орлогч гишүүн болгосон. Бид таны хүсэлтийг уламжилсан гэдэг боловч хариу чимээгүй байсаар 1963 он хүртэл аав таслах эрхгүй намын орлогч гишүүнээр 20 жил болжээ. Таслах эрхгүй гэдэг нь намын бүх гишүүдийн хурлаас альва шийдвэр гаргахад аав санал өгөх эрхгүй зөвхөн санал гаргах эрхтэй байсан гэсэн үг. Бас нэг хачирхалтай нь Монгол Ардын хувьсгалт намын дүрм гэж хэнч зөрчих эрхгүй хуулиас дээгүүр дүрм байсныг зөрчиж байсан явдал юм. Тэр нь намын орлогч гишүүн хүн 1 жилийн дотор жинхэнэ гишүүн болоогүй бол шууд намын бүртгэлээс хасагдах ёстой байж. Гэтэл сумын намын байгууллага аавыг намын гишүүнчлэлээс хасч чаддгүй жинхэнэ гишүүн болгохч мэдлгүй дүрмээ 20 жил зөрчжээ. Намын төв хорооноос тодорхой шийд ирээгүй юм уу? Эсвэл ингээд байж байг гэдэгч байсан уу? Бүү мэд. Энэ талаараа аав бидэнд юу ч дурсаагүй өгөөд ярих дургүйг нь мэдэх тул асуужч байсангүй. Инглигээд ааваас нэг зай барьсан намын гишүүд дарга байгаагүй бах. Нутгийн иргэд түүнийг тийм шийтгэлтэйг нь мэддэгчгүй байлаа. Аав хүмүүсийн төлөө баг баригадын даргынхаа хувьд ч ер нь хүн чанараараа ч гэхүү ямагт санаа тавьдаг нэгэн байлаа. Хүмүүс өргөдөл бичүүлэх, өмгөөлөл хийлэх гэж хаяа аавд хандах нь байх. Тэр цагт мэргэссэн өмгөөлөгч гэж байхгүй. Хэнч өмгөөлөл хийж болдог байв. Аавын нутаг заагдсан байх магадгүй гэх нэг үндэслэл нь тэр нутагтаа яг 20 жил болоод л шарга сумын намын үүрийн даргын ширээн дээр намын орлогч гишүүний баталгаан тавиад
Одоо би намд хамаагүй шүү. Төв хороонд уламжлана биз гэж хэлээд гарсан гэдэг. Энэ тухай би хожим сонссон юм. Тэгж баталгаа өгчхөөд л манайх тэмийн хөсгөөр завхан руу нүүгээд явчихсан юм билээ. Завхан руу нүүх гол шалтгаан нь аавын баг эгч бат үлзийтэй суусан хүргэн ах юу чойндонгийнх гэж айл завхны төвд амьдарч байсан хэрэг. Чойндон ах маань их хожуу тусгай дунд боловсрол эзэмшсэн ч аймгийн худалдаа бэлтгэлийг удирдах газарт хилцсийн дарга байв. Манай том ах чулуун эхнэр авчихсан. Ууган хүү баасан нь төрсөн байлаа. Ахынхийг түр орхиод намар нь аав буцаж яваад бас л нүүлгээд ирэв. Хугацааг нь бодохоор л аавыг 20 жилийн хугацаатай нутаг заасан биш байгаа. Ягаад заавал 1963 онд гинт ажил алба хадам аав нутаг нэгт ахан дүүс нутаг усаан орхин 20 жил буцаан өгч болоогүй хүлээсэн намын баталгаа өгөөд нөөв гэдэгт байгаа юм. Би тэгэхэд 12 настай байлаа. Түүнээс өөр ямар ч мэдээлэл надад байхгүй л дээ. Аав нэг удаа эцэг их хоёрыг хоёуланг нь Улаанбаатарт нас барахад алинтайч уулзаж чадаагүй шүү. Мөнч хэцүү цаг байсан да гэж харамсан өгүүлж байсныг би тод сандаг. Тэгэхээр аав нийслэл хот руу явах эрхгүй байсан болов уу гэж бодогдно. 1958 оны өвөл аав Улаанбаатар руу нэгдлийн дарга бэлтгэх 6 сарын курст явлаа. Тэгтээ намайг авч явсан бөгөөд бид 6 сараа гүйцээлгүй 1959 оны эхээр курсээ дутуу орхиод ямар ч шалтгаантайг бүү мэд гэрлүүгэн харьцгаасан юм. Аав тэр талаар юу ч дурсаж байсангүй. Тэр бас нэг сэжиг. Учир нь нутаг заагдсан нөхрийг курст ирүүлсэн нь мэдэгдэж аавыг буцаасан ч байж болох юм. Тэгж би хотод байдаг аавынхаа бүх ах дүүстэй анх нүүр учирч хүмүүсээс маш их бэлэг сэлт авч бас гэрээ сансан надад харин гэдэг сайхан байлгүй яхав. Ер нь тэр 20 жилд аав Улаанбаатарт ганц удаа орсон тэр. Дарвиш шарга нутагт аавын ахан дүүс гэж бараг байдгүй байлаа. Угаас манай аав бүх ах дүүгээ нутгаа нүүлгэн бүгдийг хотод төвлөрүүлчихэд өөрөө зөрөөд ажил албаа орхин нутаг бутсан яавч сайн дураараа гаргасан шийд байгаагүй үз. Одоо бодоход аав эсэргүүний хэрэгт холбогдсон. Түүнийг нуух гэж маш их хичээдэг байсан байж болох юм. Тэгж сайтар халахлсны хүчинд хэнч биднийг эсэргүүний үр хүүхэд гэж харж байгаагүй ч юм билүү. Манайхыг завханд ирснээс хойш араас ямар ч нэхэл дагал бололгүй тэр чигтэл завхны Жавхлан сумын хожим 1969 онд Алдар хаантай нэгдснээр Алдар хаан сумын айл болов. Тэр үед чинь хэн хүн тэгж дураараа нүүж зүрхэлдгүй байсан цаг шүү. 1963-аас 1975 онуудад эцэг их хоёр минь завханд нэгдлийн мал маллаа. Малаа ихэд хичээнгүй л маллаж, сумын авраг малчин ч болж байлаа. Завханд ирснээс хойш аав шал өөр нэгэн болов. Тэр маш их чөлөөтэй, тайван бөгөөд наадаж наргих дуртай, морь мал уйж, 8 арилжаа хийж, ном бичих цааснаас хөндөрн бүр нудрагтай дээл, хэд хутга, гаанс хөөрг, цоохор монгол гутал, сайхан эмээл хазаартай сайн мориор гангарах болов. Завханд ирсээр нэг ч удаа өмгөөлөл хийж өргөдөл бичиж байсныг санахгүй юм. Шин нутагт түүнийг муугүй өмгөөлөгч гэж хүмүүс мэдээгүй хэргэлдээ. 1968 оны зуны нэг өдөр Алдар хаан сумын намын хорооны нарийн бичгийн дарга Ж Далгачавгуй манад ирээд аавд
Таны талаар намын төв хорооноос бичиг тоот иржээ. Та Монгол Ардын хувьсгалт намын жинхэнэ гишүүн болж цагаатсан байна гэж их гоё дугтуутай бичиг бариад би таны намын баталгыг гардуулахаар ирлээ гэхэд нь аав бичгийг авч уншаад их баярлж байгааг минь уламжилж өгөөрэй. Ямар ч байсан миний гэм буруугүйг тогтоожээ гэж ойлголоо. Гэхдээ би одоо намын гишүүний үүргийг нэр төртөө авч явж чадахгүй болтлоо хоцрогдсон тул та наад баталгаа буцаачих та. Одоо би малаа маллаад хүмүүст болон өөртөө хал балгүйхэн шиг амьдрнаа гэсэн утгатай зүйл хэлэхдээ хоолой нь зангирч байсан юм. Аавыг тэгж нулимс унгаж байхыг би өөр 3 удаа л үзсэн юм. Бүр хожим эгч Г Батүлзий болон Зээдүү Г Бадам Гарвыгаан нас барахад бас манай дүү Хүрлбаатрыг цэрэгт явахад л нулимс унгаж билээ. Дүүг цэрэгт ачигтаад явсны маргааш нь л аав онгоцоор нисчихсэн бөгөөд дүүг очиход нь тэг долоо гэгчид оруулчихсан байжээ. Тэр нь цэргийн албанаас насаар нь бүрмсэн чөлөөлчихсөн байсан гэсэн үг л дээ. Угаасаа дүүгийн баруун гарн жаахан бэртэлтэй л дээ. Аавтай цэрэгт цуг байсан найз нь болох Жамины Сэнгэ гэж хурандаа түүнд тусалсан гэдэг. Тэр үед аав биднийг малдаан гар хүний яриа битгий сонсоод бай гэсэн тул цааш далгачав даргатай чухам юу ярилцсныг үл мэднэ. Ээж л сонссон байх учиртай боловч амьд сэрвэнд нь асуух ухаан байсангүй. Далгачав дарга манайд бараг өнжөөд үдийн хонь саасны дараа буцлаа. Тэгжил аав намаасаа бүрмөсөн татгалзав. Бодвол далгачавгой аавыг намдаа үлдэхийг ятгаж дийлэлгүй буцаав биз. Энэ бол аавыг ямар нэг байдлаар хэлмэгдэлтэд өртөж явсныг бараг баталж байгаа хэрэг юм. Дээр миний учир битүүлэг гэсний учир ердөө л энэ. Манай шаргад доноон шарав буюу цагаан морьт лам ах гэж их эрдэм номтой сайхан ухаантан байлаа. Одоо энэ Монгол бичгийн гавьяат багш доктор Иш Чоймагийн аав л да. Уг нь цагаан мөрт нэртэй байсан бөгөөд шашны зан үйл гүйцэтгэж түмэн олонд нэн их тус хүргэснийхэн төлөө хүндлэн өгсөн нэр байсан учраас сүсгтэн олон түүнийг гэмт хэрэгт оруулахаас болгоомжилж нэрийг ийн өөрчилсөн хэрэг юм. 1958-аас 1959 онд манайхан айл сахалтын хооронд өвлжиж хаварж яв. Жаахан хатуудуу жил байлаа. Айлаар нэг ороод байдгүй аав маань завл гарвал лам ахынд ороод таг болчихно. Тэхнэн бурхан шашныг нийтээр хоргилж байсан тэр цагт намын орлогч гишүүн бригадын дарга аав лам ахад нууцаар шав орчихсон. Лам ах ч намын хүнээс жиирхэлгүй шаваан болгосон байгаа юм. Гэхдээ манай уугуул нутгийнхан аавыг төвдөр уншиж чаддаг л байх учиртай гэж мэднүү гэхээс биш. Лам ахын шав байсан гэдгийг мэдвэл гайхах байсан биз. Харин завхныхан бол аавыг бурхны номтой хүн гэдгийг хожууч гэсэн мэдэх болов. Тэр 1970-аад оны дунд үеэс төвд Монгол ном судар цуглуулж уншаад бас уншлага ерөөл унших болов. Ааваас би хэдийдээ тийм их зүйл цээжилчих вэ гэж асуувал багдаан цээжилж байсан болохоор амархан сэргэж байна. Багын юм мартагддаггүй ажээ гэж ярьсан юм. Тэр нэгэнтээ 10 хангалыг би бараг мэдэж байна шүүгээд урамтай гихч мишээж байсансан. Хожим мэдхнээ тэр нь нэлээд их ном санж. Чойндон ах аавын дээд зиндаанд мөн тонхлын хүрээнд сууж байхдаа зиндааны журван байсан гэдэг. Журван гэдэг нь бусдаасаа илүү нэг нь зиндаагаан номоор ахалдаг байсан бөгөөд тэр ламын
мяндаг гэнэ. Нэгэн удаа төдөв төвд номонд муугүй байх учиртай да. Юучгүй мартав. Ийм сүрхий ховсвоо гэж байсныг санаж байна. Гэтэл бас аав хүргэн ахынхаа талаар яг тиймэрхүү утгатай үг хэлж байсан удаатай. Аав завханд ирсэн даруйд ямар ч алба хааж явсан янзгүй бас ламч байгаагүй хүн шиг хурдан жороомор уралдуулж, наймаа панц хийж, найр наадам хэсч явдаг байлаа. Арай л буу агсаж ан хийсэнгүй. 1976 оноос аав ээж хоёр аймгийн төв Улаастад хэдэн жил өвлжихэд өглөө бүрл хэдэн хөгшчүүл ажил албатай юм шиг манайд сууглаж өдрөнжин ярьж хөөрөөд орой нар жаргатай уралдан харьцгаана. Манайх хөдөө отхон сумд тустай байсан болохоор би гэртээ хаяахан л ирнэ. Тэдний дунд манай завхны алдартай бөхөө Нахиу хэмээх улсын арслан Шагдрын санж сүрэн, улсын заан Хулгар хэмээх Бандангийн Дэндв, аймгийн хурцарслан Гүмбэнгийн Гиндэн, хожмоо миний ах Цагаан бид хоёрын уран дарахны багш болсон уран чимэд очир, манай богдын голын Гунаа, Данзан, Цэн Даявш, Цэрэн нар тогтмол шахуу ирэхээс гадна Алдархаанаас Лүндэв, Дансран, Базаржав гэж хөгшчүүлч үе үехэн ирдэг байлаа. Тэр үед аав Алтайгаас хадам аавыгаа бидний нагц өвөө жээл Ламжав гэртээ авч ирсэн байсан тул 80 холд авсан настай өвөө маань ч хаяахан өөрийнхэн дэргэд залуу мэт санагдах тэр хөгштийн ярианд хачир нэмж суудагсан. Миний өвөө 1978 онд аав ээж хоёрыг 60 настай байхад нь өөд болсон юм. Хөөрхий ээж минь сурсан зангаараа өдөр өнжин л гал хөс, цай цүү, гамбар боорцохны ажилтай өнждөг байв. Өдөр бүрл 10 орчим өвгчүүд ирдгсэн. Дэд хууж хөөрхийн хажуугаар Монгол төвд номыг ээлжлэн уншиж ярилцсан. Би ирэх бүрдээ тэгжил тэдэнтэй тааралддаг байв. Цэндийн Дамдан сүрэн гуайн Монголын уран зохиолын дээж 100 бэлэг оршвой хэмээх номоос ч юм уу эсвэл доод замлин буюу үлгэрийн далай, Жадамб, Сундуй, Алтан гэрэл, Тарват Шамба, Сандуунжуд, Дорж завдын паян, Манал, Бичээрэнчин бомб гэх мэт аавд байгаа судраас хэн нэг их уншсны дараа тэр сэдвэр хэсэг ярилцсан. Тэд бэлэг бармид, дандар, элдэв судрын болон олонхын аймгийн судрууд гэх мэтээр ангилж ярилцдаг байсан санагдана. Тэдний яриаг Эстон өөрийгөө дээгүүр тавьж суусан залуухан багш би сүүлдээ шунан сонсохоос аргагүйд хүрч өөрийгөө голж бас ичиж байв. Учир нь тэд үг өгүүлбэр бүрийн цаад санааг ухан ойлгож жишин хэлцэж байгаа нь дэндүү ухаалаг логиктой санагдаж байлаа. Тэдний дунд манай аав мэтээс хавгүй илүү, ялангуяа төвд номонд гаргууд хүмүүс их байлаа. Тэд голцоо төвдөр уншаад их хэлээрээ хэлэлцэн. Хэн нэг нь төвд шад өгүүлбэрийг цээжээр хэлэх буюу унсны дараа утгыг төрөл хэлээрээ тайлах бөгөөд сангажав гавж, дүгэржав гэлэн, пунцэг даш, данзан, жаминжав гэх өвгдийг ирсэн үед төвдийг илүү их хэлэлцэж байв. Учир нь төвд номонд тэд бусдаас хол илүү бөгөөд тэдэл баргийг тайлбарлаж бус нь шимтэн сонсож асууж лавладагсан. Тэд тайлахдаа тийм сударт тэгж байдаг нь энэ хэсэгтээ утга дүүж байна гэгчлэн төвдөр иш шүн татаж ярьдаг байсан юм. Бусд нь номж өвгдийг ихэд хүндэлнэ. Сангажавгай их цөөн ирдэг нь завгүй байдаг байсантай нь холбоотой биз. Түүнийг ирвэл бусд нь ихэд олзуурхдагсан.
Тэд ааваас илүү хөгшчүүлийг цуглахад огтхонч төвөгшөөдгүй. Миний ээж ил янсангийн минь тогтун занг барааддаг байсан байхаа гэж одоо боддгийм. Намайг мэдээ орсон цагаас л аавыг таалал төгсөх хүртэл манайх олон хөлийн айл байсан даа. 50-60-аад онд нам засгийн бодлого шийдвэрийг сурталчлах сэдвтэй байсан яриа хөөрөө нь 60-70-аад онд эртний түүх хууч ярианы чиглэлийг голлож байгаад 80-аад оноос бурхны шашин тал руугаан хэлбийсэн авч бусад сэдвүүдэд орхиогүй байлаа. Бурхан шашнаа чөлөөтэй шүтэж эхлэх цагаар аав маш их баярлаж байснаар барахгүй. Шарав багштай нууцаар шав орж явснаа дурсаад авсан удаатай. Манай аав бурхны шашны 5 багштай байсан гэдэг. Миний мэдих хамгийн сүүлд завханд гунгаа унзад гэж их номтой өвгөнд шав орсон билээ. Бодвол цагаан морьт лам ах тэр хоёроос бус нь бүр эрт тонхлын хүрээнд байсан бизээ. Харамсалтай нь аав минь дахин хүрээ хийдэд шавлан сууж буйны мөр хөөх гэсэн хүсэл нь биелэлгүй 1990 оны хавар бурхны орондоо явчихсан билээ. Би нэг хэсэг архивын баримт шөөвл аавынхаа талаар ямар нэг юм олж юуны магад гэж бодож байснаа. Ер нь аавын талаар мэдж сонсомооргүй тааруу мэдээ гараад ирэхвэ гэж айхтан тэр санаагаа орхихоор шийдсэн болохооч танаас нууя гэж бодохгүй байна. Гэнэн залуу насны харгайгаар аав үнэхээр ноцтой алдаа гаргаснасаа болоод Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны зааварлагчийн цаашид дэвшин дээшлэх боломжтой хариуцлагатай ажилласаа халагдсан ч байж болох шүү дээ. Хүн бүрийн хамгийн үнэнч, хамгийн хайртай, хизээч урвшгүй тэр хүмүүн бол зөвхөн төрүүлсэн их эцэг билээ. Айлс салж хагцшгүй байсан найз нөхөд, ахан дүүс, янаг амаргууд хүртэл хөндөрчгсөн байхыг тэр гэхэв. Тэр бүхэл эцэг их нь араас нь байдгаараа тэмүүлсээр атал. Тэднийг үл ооших үрч мэрсэр байдаг шүү дээ. Гэхдээ тэд голцоо цагийн уртад гимшдэг нь ёс юм. Тэгвэл хүний эцэг их яаж ч байсан үр хүүхдээ эс орхиж, үргэлж уучлж хайрласаар байх нь дэндүү үнэнчийн баталгаа. Эцэг эхийнхээ ач инэрлийг үр хүүхэд нь бүрэн хариулах ямар ч боломжгүй ажээ. Уншигч таны аав ээж чи миний хоёрын ижил байсан гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байна. Бүх цаг үеийн хүн бүхний буянт буурал ээж аавуудын буян хишиг аривдан дэлгэрч хүсэл бүхэн нь тааллаараа биелэх болдог бай.